Орхон аймгийн Биен тамирын спортын газар 4-р цэцэрлэгтэй хамтран бяцхан бадминтон шидийг бэлтгэж байна. Өмнө жил 22-р цэцэрлэгтэй бадминтоны спортоор хамтран ажилласан бол харин тус цэцэрлэгээс бадминтоны спортын мэргэжлийн тамирчид төрж гарч байгаа юм а. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн бие бэлдээр эрүүл чирэг өсгөн чухал билээ. Тийм учраас Орхон аймгийн Биен тамирын спортын газар 4-р цэцэрлэгтэй хамтран тус цэцэрлэгийн 160 гаруй хүүхдийг бадминтоны секцэнд хамруулан ажиллаж байна. Бадминтон буюу агаарын теннисээр эрүүл мэндийг хамгаалахыг хүссэн хэн бүхэн хичээлэх боломжтой. Уг спортоор хичээлснээр насалтыг 20% ихсгэх боломжтой гэж судлаачид үзжээ. Спортын болон бадминтоны анхан шатны суурь боловсрол тавьж эхэлж байгаа. Тэгээд 4-р сургууль Биен тамирын спортын газар ингээд хамтран одоо үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Ач холбогдол нь болохоор юу гэвэл хүүхдүүдээс эхлээд сорил ав. Дөнгөж бэлтгэлд хамрагдаж байгаа хүүхдүүдээс. Хамрагтай дуусны дараа жилийн дараа хэр ахиж гарсан байна. Хүүхдүүд хэр өссөн байна. Бие бэлдэр нь хэр чангарсан байна. Тэр болгоныг бид нэр судалгаагаар явуулж байгаа. За бадминтоны аймгийн аварга 3 сарын 14, 15, 16-нд Орхон аймгийн Биен тамирын спортын газар аймгийн аварга болно. Тэгээд тэндээс 4 насны англиар явагдана. Тэндээс шалгарсан тамирчид маань Хинтээ аймагт 4 сарын 4-нд цохогдох улсын аварга тэмцээнд оролцох хэрэг авах. Биен тамирын багш орны шаардлагатай байлгүй яг. Яг тэгвэл хүүхдүүд хөдөлгөөн маш чухал. Тэгээд одоо энэ жилээс манай цэцэрлэг СОБ-ийн чиглэлээр хамгийн анх удаа бадминтон гэдэг одоо бадминтоны дугуйлын спорт хороотой хамтраад зохион байгуулж байгаа нь маш их баяртай байгаа. Тэгээд нэг ялангуяа одоо бадминтон гэж агаарын теннис тэр дундаа одоо хүүхдүүд үсрэлт, харайт, гүйлт одоо бүх чиглэлээр нь орж байгаа болохоор маш их баяртай. Бадминтон Монголд 1992 оны ихэр мэргэжлийн хэлбэрээр үүсч эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод нийслэлийн бадминтоны холбоо гэх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Бадминтон Азид өндөр хөгжсөн спорт тул Азийн тамирчид өндөр амжилтыг үзүүлдэг билээ. Бадминтон хүний эрүүл мэндэд маш эерэг үр дүнг авчирдаг тул Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд бүх нийтийн спорт болон хөгжсөн байдаг. Харин Монгол улсад Орхон аймаг бадминтоны спортын төрлөөр дээгүүр ордог аймгийн нэг юм а. Тэгвэл 2020 оны Олимпиад бадминтоны төрлөөр оролцохоор Орхон аймгийн Харьяат алдрын төр спорт хорооны тамирчин спортын мастер Мөнх хотын Баттава олон улсын тэмцээнүүд оноогоон зөвлөж яваа юм а.